Сайн байцгаана уу? Сайхан үлцгээж байна уу? Би Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дөрвөлж багийн малчин Баяр Мөнэ гэдэг хүн байна. 1979 оноос илгээлтээр гараад 6 сард илгээлтээр гараад 8 дугаар ангийн төгсөөд тэгээ илгээлтээр гараад мал аж ахуй дээр гарсан да. Тэгээд 1902 жил ажиллаад 1981 онд цэргийн албанд татагдаад Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. 3 жил алба хаахтаа эмнэлгийн мэрэгчлэр курст 6 сар суралцаад цэргийн нэгдсэн дээд сургуульд ариун цэргийн зааварлагчаар томилогдож очиод танд 2 жил хагас танд ажиллаад 3 жил эмнэлгийн ажил хийж аваад ирсэн. Тэгээд 84 он цэргээ салгаж ирээд тэгээд нэгдэлтэй тэмэчнэр эргэж ирсэн ороод тэгээд тэмэчнэр ажиллаа хийсэн дээ. Багнаас ер нь мал дээр өссөн. Ээж авийн гар дээр тэгээд. За тарган сайхан үлж гэнэ үү? Би ингээд дахи. Сайхан үлж гэнэ үү? Сайхан үлж. За одоо миний хөөтөн гэдэг. Тэмээгээ өсгөөд одоо 1000 тэмээ тоодсон байна. За тэрүүнд ноёгүй сайхан байна. Ажил хөдөлмөрөөр чөлөөнө. Одоо багсгаж баярлж байна ээж. За би одоо 10 хүүхэд төрүүлсэн. За энэ хөө дөрөвдөх нь. За багадсанда мал сайн үтээ. Тэгээд ажиллаж хичээнгүй сайн хүүхэд байсан. 300 градус одон тэмээ малдаг байсан. Тэгээд хүүлгээд дараа хүү тэмээ малдаа яваа. Тэгээд агсаар ингээд тэгээд юм малдаа згцээ. Тэгээд нэгдэл нийгмийн үеийн тэгээд төлөвлөгөө нормыг дор нь одоо төлөвлөгөө норм тогтоодог. Тэгээд бүх юмыг жилийн эсээр дүгнэдэг. Тэгээ онд оролт тэгээ төлөв ажилт одоо ноос ус одоо тэгэл бүхэл юмыг одоо дүгнэдэг тийм байсан. Бүгдийг тэгээ төлөвлөгөө нормыг 110-аас 120% хооронд биелүүлж тэгээд 91 онд амжилтаараа 92 оны ихээр улсын аварга тэмэгч болсон доо. Тэгээд 85 онд эмнэлэг сургуулийн спортын мастер. Тэгээд тэр үед нэгдлийн үе чинь дандаа бүдүүн атнууд одоо бүх тэмээнүүд зэрлэг ер нь тогшин байсан. Тэгээд хүн шиг хөхтөө хурцэг тавхтай атан тэмээнүүдийг л бүгдийг нунц одоо өөрийнхөө малж байгаа малгааныхаа тэмээг бүгдийг нунж л номхруулсан да. За Баяр Мөнх анх тэмээг ер нь яагаад ингэж олон тоон дээр өсгөе гэж шийджээ 5 ушуу малнаас те. Анх тэгээ хэдэн тэмээтэй өөрөө эхэлжсэн. Анх одоо тэгэл нэгдлийн тэмээ малж байгаа тэгэл ховчлт тараал 20 тэмээ ховчлт ирсэн. Тэгээ тэрнийг маллаа тэгэл өсгөж байтал яванда өсөөл одоо бас нэг хүнс хүнсэндээ хэрэглэхгүй бас тэмээ гэдэг амтнаа бас нэг хуучин малж байсан. Аав ээж маань одоо тэмээчин байсан учраас бас нэг залгамжлаад аав ээжийнхаа залгамжлааг өглөөд тэгэл тэмээ малсан да. Тэгэл тэмээндээ ер нь баг байхны их хайртай байсан. Тэгэл тэмээгээ үргэлжлүүлэн тэгэл өсгөөл 1 метрд өсөөл тэгэл бас миллион болсон 2-300 болсон. Тэгэл ер нь 1000 хөргий гэж бодоод тэгэл шийдэл тэгэл тэмээгээ өсгсөн да. Өсгөөл одоо тэгэл энэ жил нэг 2027 оны 1004 нэмээ болгож өсгөлөө дөө. Одоо тэгээ 34 жилийн хөдөлмөрл явж байгаа юм дээр овжилт тарснаас хойш одоо. Энэ 30 хэдэн жилд одоо тэгээд шантрах те хамгийн хэцүү жил ямар жил вэ? Эргээд бас. Одоо тэгээд зундаан бороо орохгүй ч л одоо гандах ч л одоо сүүлийн одоо 2 жилийн өмнө 2000
2000 онд тэр чи манай чиг зууд болсон ч өвлөн зууд болоод зун бороо орохгүй гандаал. Тэгтэл нэг жоохон сандрах хүмүүс. Тэгээд бус малыг бодвол тийм ээ бас төсвөр хадуулж сайтай учраас нэг 2 жилдээ бол ганц зуудыг бол ажирахгүй тарга төвөрийг сайтай. Намар тамар төвөрийн сайхгуулсан нөхцөлд одоо ажирахгүй бус малыг бодвол бас онцлог. Тэр нэг онцлог. Тэгээд тэмээний одоо бүхэл бүтээгдэхүүн одоо сайхан одоо ноос үсээр нь одоо ингээд эдэлж хэрглэж байгаа бүхэл юм ноос үсээр нийцгээр орныхаа одоо гошломошлонгоос эхлүүлэл одоо тэмээнийхээ ноосоор одоо бүх юм өөрснөө хийчихдэг бид нэр. Өөрснөө гээл одоо тэгэл ногт борондог ботго дуулынхаа ногт мохтноос эхлүүлэл одоо тэгэл тэмээнийхээ ноосоор одоо бүх юм хийчихдэг те. Анх одоо хөдөлмөрийн алдар хөрөл медаль авчил анхныхаа медалийг авч хөөрч байлаа да. Хөрөл медалаар л эхэлж байлаа да. Тийм. Эвлийн төв орооны хөрөл медаль, эвлийн төв орооны медаль, алт мөнгө хөрлөгдөг байсан. Тэгээ хөрөл медаль авч анх залууч юугаач мэдхгүй тэгэл хөөрч байж тээ. Тэгэл тэрнээс хойш спортын мастер 85 онд тэгэл эмнэг сургалтын спортын мастер болцол хангасан. Тэгээд спортын мастер тэгэл үргэлжлүүлэл тэгэл энэ шагналуудыг авсан да одоо ер нь. 1986 онд антайгаа нэлцээ тэгэл 90 онд би тэр яг хоёр гэрийнхаа 90 очин явж байгаа л тэгэл 90 онд би тэр найраа хийгээд шинэ гэрээ бариад найраа хийгээд тэгэл 90 онд бүр тусдаа гарч ирсэн да бүр гэрээ бариад найр мараа хийгээд 90 оны намар 10 сард жисэн да тэгэл энэ маань яг өвчнөө бас 21 онд ас бурхны оронд явсан. Тэгээ манай хоёр өвтэй том хүн манай баяр цангилэг 89 оны баг хүн маань 91 оны Батнасан гэдэг хоёр өвтэй манайх тэгэл Хүүхдүүд нь одоо хамтдаа бас мал дээр нь байна уу, төв суурин бараадсан уу? Том хөл одоо юу гятад дээд сургууль төгсөөд сургууль соёлоор явсан том хөвгөн сургууль соёлоор явуулсан. Тэгээ гятад тэр ойдын дээд сургууль төгсөөд ирсэн. Тэгээд ирээд тэгээ хүн бүл муутай тэгээд юу би голчилж хажуудаа одоо над нэмэр тусалж байгаа. Хоёр хөл нэмэр тусалж байна. Баг хүн маань сумын төв дээр анижлын сумын төв дээр манай бэр өвөр хангаан богд сумын багш мэрэгчлээ хүн байгаа. Тэмээний мах гэдэг бол бас нөгөө бусад малын махыг бодвол вакцин тариагүй хамгийн эрүүл сайхан мах гэж бас монголчууд их ярьдаг тийм ээ. Тийм. Одоо тэмээний мах бол одоо одоо энэ тэмээнд бол одоо вакцин одоо ерөөсөө тийм хийхгүй байгаа шүү дээ. Одоо зах зээл гарснаас хойш одоо эрүүл тэгээд одоо өвчин тусах биеийн эсэргүүцэл сайтай өвчин тусах одоо баг байхгүй дээ юм. Одоо би одоо арчил гарснаас хойш одоо тэмээ мал өвчилж байна гэж ерөөсөө манай тэмээ л өвчилж байгаагүй ер нь өвчилж байна гэж дуултаагүй. Таад маань ер нь ингэнийхээ сүү цагаан идэг бас сайн авд юм билээ. 100 ер нь бол тэгэл цагаан идэгээрээ голцоо байдаг. Тийм цагаан идэгээрээ голцоо. Ингийн саагаал жилийн 4 өдөр ингийн саагаал сүүсэл аваад тэгэл цагаан идэг. Тэгээ зах зээл дуурлуулаад одоо голдуу Улаанбаатар хот руу голдуу борлуулалт хийж байна. Танай тэмээний хувьд ер нь дандаа нөгөө нэг одоо цус мус сэлбэнч гэдэг юм уу тийм юм байдаг уу? Нэг бол унган бүх. Тийм ботхон тэмээнүүд дан ботхон тэмээ өөрийнхөө тэмээгээл одоо ботхон тэмээгээл өсгөж үржүүлж одоо үдэ зэрэгт болж байна. Хамбогдоос нэг буурасаар тавьсан тэгэл өшөө нэг энд тэндээс яхахгүй. Та энэ олон тэмээг
Сая бас хураахад бол нилээ. Ер нь хураана гэж бол нилээ ажил байна шүү дээ. Аа тийм нэлээ ажил хэдэн өдөр ажил болж ажиллаа одоо. Ер нь хэд хоног одоо хурааж байна? Хэд хоног хурааж? Одоо энэ 13 хурлаас хойш хомсоор байгаа л одоо энэ хомж байгаа юм. 13-наас хойш л. 14-наас хойш тэгэл 14-ний өглөө байгаа л тэгэл. Хэдэн өдөр явж ижил ойртолцоог нь болж өгнөлж. Энэ олон тэмээг туугаад ер нь хамгийн хол оторт хаашаа явж ирсэн? Оторт одоо зундаан бороо орохгүй гандаад тэгээд ган болоо тэгээд бүр өвс ногоо бэлчээр юучгүй болоо тэгэл мал идэх юмгүй болоод юучгүй ган гэдэг чинь өстой аюултай бороо орохгүй хур бороо орохгүй болохоор чинь өвс ичээр байхгүй тэгэл бүр халцгаа болж байгаа. Тэгэл отор нөөдөл 100 баянгийн наатал тэр юу бараа хэлсэн энэ тэр жил 2005 он тэргээр явчихсан. Тэгээд сүүлд бас одоо энэ сая 2002-3 онд чинь манай чинь бас бороо орохгүй бас ган гачиг болол. Тэгэл энэ зүү хашаа онгын гов энэ тэр явж ил. Туугаа явахад хэцүү үү? Хэцүү байсан тэгэл. Алсаар тэгэл явсаар байгаа л тэгэл. Тэгээ ер нь тэмээ бол ерөөсөө ер нь нэг 2 жилийн ганц зонтонд ер нь нэг ажирахгүй юм. Тэгээд энэ говь будрагн байхад одоо тэгэл энэ шар мод байж хахад тэгэл бас нэг өөл хоолойн залгуулаад бус малыг бодвол. Таныг одоо энэ том амжилтанд ингээ хүрэхэд хамгийн их дэмжлэг туслалцаа одоо би энэ хүндэл ингэж их баярлаж явдаг та гэж хэлэх хүн ямар хүн бэ? Тэгэл одоо хоёр хүүдээ илж байна. Ээж авдаа илж байна. Ээж ав маань ийм сайхан нутаг ус одоо үлж аварж одоо тэгэл өвлүүлж өгсөнд одоо маш их өрж байна. Тэгээд энэ нутаг орон уул усандаа их баяр тарлах явдаг, уул усандаа залбирч явдаг. Манай энэ чинь ингээл эргэн тойрон сайхан уул устай өвгөө монгоо гэл тэгэл их уул баг уул гэл цаан тайрхан гэл ингээл бидний чинь одоо байнгын шүтэж залбирч явдаг. Тэгээ одоо энэ сайхан тэмээ малыг өсгөхөд одоо нутаг ус тохиромжтой байж ижил одоо энэ сайхан малыг өсгөж үржүүлж байна. Нутаг усд тохиромжгүй бол мал өсгөх ямар ч нөхцөл байхгүй. Нутаг ус мал өсгөнө гэдэг чинь нутаг ус тохиромжтой юу нутгалж байж тийм газар нутгалж байж мал угаа өсгөх. Тэмээ бол бас бүр яг тэмээний иддэг идэж шүү. Тэмээний ижүүлчээр одоо энэ тэгээ дагаал юу цагаан хосолсон манай чинь тийм нутаг. Тэгээд энэ нутаг усныхаа заяа войнаар одоо тэгээд биш энэ тэмээ малаа өсгөхөд чинь одоо тэгээд ард иргэд одоо сум орон нутаг усны багийн хамт олонны одоо дэмжлэг тусалцаагаар энэ тэмээг 1004 хүрэхэд асар их нөлөөлөл надад ирсэлтэй. Тэмээ одоо магтуулч одоо зөндөл одоо тэгэл тэмээ гэдэг нь чи одоо үнэхээр л одоо ёстой хайр татван л да одоо ингэ мал ботглоод одоо нөлөөнсөн мөнжигнөл ойл хөрхи гонгонаал хөрхи үрдэлдээ одоо айгүй юу штэ харам одоо штэ анх төлөсөн үедээ нялх үедээ бол одоо үрдэлдээ бол ойртуулахгүй штэ юм баг эзэн хүн ойртнохос өшөө хүн тэмээг бол ойртуулах. Ойлоо жоохон тэмээний ашиг шимийн талаар ярил. Тэмээний ашиг шим одоо одоо тэмээнд ашиггүй юм одоо нэгч байх. Бүхэл юм одоо ашиг шимтэй одоо тэгэл ахсуу гайл одоо тэгэл бүхэл юм ашигтай шүү дээ. Тэмээ гарч байгаа бүгд нь л ашигтай. Тэмээнээс одоо баг хаях юм нь хоордоо. Одоо бүх гэдэг чил одоо наацхан л одоо хоньны сүүл гэсэн. Одоо хоньны. Их чанарлаг сүү сайл гэдэг одоо шүү дээ. Тэмээнд бол одоо ярих юм. Тэгээд тэмээнд өнө багасаа аав ээж дээр одоо мал дээр өссөн болохоор ч одоо тэгэл одоо яг малынхаа дэргэд өссөн болохоор ч баг багтаа л одоо тэмээ хариулдаг баг багтаа л хариулдаг бас. Тэмээ онол тунтай тэмээ онол дэргэн тэмээ хөтлөл тэгэл гэрмэрэн үлгээл тэгэл явдаг цаг үе байсан.
Хас тэмээш одоо ингээд жил өнжид бусд малтай адил ингээ жил өнжид төлдөг болохоор өсөлт их удаантай. Тэгээ бусд малыг бодох юм бол тэмээ асар их юутай. Бусд малыг бодох юм бол тийм амар мал биш. Хүн бодоход амархал тэмээтэй харьцан барина гэдэг чи одоо ер нь гол нь юугийн л болохгүй бол тэгэл арчиж хамгийн маллахад хэцүү мал ер нь тэмээ гэж би өөрөөр дотроо боддог. Бага мал бол гарын доор ингээд гэрийн гадуур байна. Бодж одоо хол бэлчээртэй учраас тэмээ чи одоо тэгэл наазах нь ноос үсийг авахаас эхлүүлээд унгаж ирэхээс нэг талын харгаад нөгөө ахиж босгож ахиж унгаж ахиж нөгөө талын харгаа асар их хүн нэг ямаа самнахад хэнл бол эмхтэн ч гэсэн гэрээ зэгтээ очил бариад унгаагаа самнчихна. Тэмээ бол тийм байхгүй учраас асар их ялгаатай. Тэгээ манайх юу 5 төрөл дээр нь малаа өсгөж жагаад сүүлдээ малаа төрөлжүүлээд тэгээд хөвд үхэр бүр дагнуулаад дагнж Украин дагнж малт зөвхөн Украин малт. Тэгээд бага малаа бас ингээд хүмүүл юунаас шалтгаалаад бага малаа зах зээлд борлуулаад тэгээд юусан дам бодтойгоо. Одоо тэгэл адуу тэмээтэйгээл том хөвтэйгээ ойл малж байна да. Тэгэн дээр суугаад явхад ч бас сайхан дулаахан шүү тий. Дулаахан одоо тэмээ гэдэг нь одоо даар нь хөрнө гэдэг байхгүй тий тэмээтэй явдаг. Амар даар одоо юу аа. Одоо ноос үсэн гараа ингээд явчихад одоо пон гээд дулаахан. Тэгээд ikootin tэмээ ингээд сүдэл нөмөс нь тэр суусан бол одоо тэгээд гэртээ орсон юм. Юм нөт гэж одоо халуу ичил байж. Энэ сайхан уснаас. Танд одоо тэмээтэй явж байгаа хөдөө хээрмээр хонжсэн төөрч мөөрчсэн тийм түүх байна уу? Түүх бай. За. Одоо 5 настай байсан юм одоо. Өдөр шөнийн шуурганд. Анд өдөө байлаа шүү дээ. Тэгээд сум орнотог аваад маань нэрээ. Тэгээд сум орнотгоос юу эрлийн баргаад гараад өгөр хоноод ирээд болохгүй. Тэгээд тэмээтэй явж ирсэн юм байна. Тий. Тэмээтэй. Өөрөөр яг хангаадаа нүдгүй шуурганд тэгэл ороод ээж хоёулаа явжсэн. Ээж хонтой хоног үлээ явж. Тэгэл элтөөрөөд Украинд дагаал тэгэл нүдгүй шуурганд тэгэл. Тэгэл маргааш нь яг ойн дээр болцсон. Тэгэл яг чинь ёо тэмээнийхээ нэмэлт тэмээнийхээ хэнкэртгэнд ороод хэнкэртгэнд доогоор нь орж явчихсан. Тэгэл зүг. Дараагүй юу? Дараагүй тэгэл зүг. Тэгэл ирээд хөлдөж өрсөн гал зүгээр яагаад ийсэн. Тэгэл ичнэрээ үзэж хараад яасан чинь ёо шар тос өгөөл тэгэл пенслийн шилэнд нэг ийм пенслийн шил арх өгөөл нэрмэл арх өгөөл шар тос өгөөл тэгэл тэгэхээр бас тийм айхтар хөөртөнд гэдэг чинь бас сайхан амт байна. Өдөржингөө нүдгүй шоргон тэгэл яг хэнкэртгэн доогоор нь ингээл зогдор доогоор нь төвтүүлэл хэнкэртгэн доогоор нь ороод ирчихсэн. Тэгэл өдөр шөнөгүй нүдгүй шоргон тэгж жоохон багтаан тэгж байна. Тэгэхээр бас их номхон тэмээ байж тий. Тий номхон тэмээс. Номхон би чинь жоохон 4 5 настай 5 6 настай. Шуурганд одоо тэгээд ууруудаад өөрөө бас дахиад босоод ахиж нь мэгч гэж байдгүй. Яг нэг гэвтэл тэгэл тэмээ чинь ерөөсөө номхон тэмээ чинь тэгэл босох. Тэгэл гэвчихсэн. Тэмээ ер нь одоо ингээд бүтэн өдөр шуурга 2 өдөр шуурхад бол одоо тэгэл нам гэвчих тэмээ чинь. Тэгээд шуурга намцсан ойл тэмээ чинь босдог. Ölцэн үү? Ölцэн. Та хүлээлэхгүй яваа. Энд ингэ өөрлөлтөө бүр олон жил сайланд оруулсан ингүүл дээдлний 2 литр. За сайланд оруулаа удаагүй тэгэл арай бага гарцтай. Нэг сүрэндээ 30 ингээл саахан хүчээс хамаарал. За тэгэл ерөн буцалгаа хоормог болгоол тэгэл зах зээлд нь нөлөөлж байгаа.
жоохон тутуул юм да. За зогсохгүй. Зүгээрээ зөв. Тийм хамгаалын чивтэн. Энд ч одоо гайгүй носон болсон. Яг жижиг янз бүрийн шалтгаан байна та. Нэг ч юм уу өгөөл дөнгөний гунжных бөө нэг сүү муутай ч юм уу. Яг бас өөдний бас юунаас шалтгаалаа шүү дээ. Нэг одоо нэг одон гэх юм уу одоо юу гэх хүнээр юм бол наа жижиг битүүр жижиг хүүхэд гардаг ялгаах тийм бас байна. Янз бүр. Одоо ингээд сүүний сайлент ажил ингээд болж байгаа юм тийм. Ингээд алж. Тэгээ ороо бас саан холбоо явуулж байгаа байхгүй юу? Өглөө өрөөдөө цаад юм тийм. Өвлийн цагт өглөө ороо та. Өөрийн цагт одоо өөр л дөө. Нэг яг нэг 2 цагийн зайтай нэг 3-4 удаа дээр саагаад явуулчихдаг. Тэгээд тухайн нөхцөл байдлаас шалтгаад яг ингээд нэг юм гэсэн байхгүй. Энд чинь нөгөө бичээр их болохоор ферм болгоод өөр л байна та. Одоо тэгээд цаашаа энэ сайхан үеийг одоо өөр хөгтөд л залгамжилж яваалаа. Манай том хөл одоо залгамжлал авч явна да. Үүдэн залгамжлж өгнө да. Залуу багчдад та ерөө хандаж юу гэж хэлмээр байна. Бас сайхан энэ олон жилийн арга туршлага, арга ухаанаасаа хуваалцах. Одоо залуу малчтай одоо мал дагуул амдаас нь одоо тэгээд энэ таваашаа малдаа одоо элдэг сайхан ханджилөөл одоо болгонд тэр дээ одоо юм чи. Мал сэргээ одоо эсмэн тэгэл одоо дотроо залбирчил яваа шүү дээ одоо. Дүм морос голтгой гээл одоо тэгэл. Малаа одоо ер нь тэгэл одоо малыг одоо хэдэж ийнэ хайрлж нандгэн жон төдөж ийнэ л үр ашиг шим өгөөж малч өгч идэг юм да. Малтай зүү ширүүн дөрөв харьцаж болохгүй. Гэм бол мал өсөж барихгүй бас юу. Малдаа хэдэж ийнэ зөөлхөн илдэг хандаж өн төдөж ийнэ л мал чинь ашиг шим өгөөж үр ашиг эзэндээ өгч идэг юм шүү дээ. Бүх таваа шүү мал гэдэг чинь. За магнах одоо хоёлаа. Яг ардаа 1000 тэмээгээ бэлчээч гэсэн байж энэ танд одоо яг өөрийнхөө энэ олон жилийн хөдөлмөрийг ингээд харахад яг юу бодогдчих. Ингээд харахад л одоо үнэхээр сэтгэл багтан сайхан бодогдож байна одоо ёстой. Багтал одоо ёстой. Энэгүй багхаас шүү яах вэ? Тийм сайхан. Тэмээ нэхэн бай хараад ёстой. Үнэхээр сайхан сэтгэл сайхан өндөр. Санхан зэрэлээд гоймэ солонгийн долонгон готэдохо салава хүрэн атмэнэхо сарига заро нёнжо төдохо игээл